За өглөөний мэндэ. За өчигдөр тэнгэр муудаад шуураад ахлаар нэг эртээ амарцоо. Өнөөдөр нөгөө нэг энзиг бөөгнүүлээд бооч. За нэг энзийн моторны гал тавих тухай. Зааж хэлж өгөө. Энэ болохоор нөгөө түгээмэл элбэг байдаг мотор шүү дээ. Пүрүүс 20 10 11 Corolla Spacio одоо юу гэдэг нэг энзийн хөдөлгөөр манайхан бол элбэг ундаг. Хүн болгонд хэрэгтэй баг. Мэддэг босод олон байгаа. Мэдхгүй үнч бас цөөнгөө байгаа гэж би бодож байна. За нэг энзийн моторны гал 1500 моторын гал тавих та. За энэ бибитэй яран дээр мөн ялгаагүй дөрөвний SCSR-тэй ер нь зарчим нь адилхан тавигд. Хаад нудрага аран дээр энэ зураас зэгүй. Энэ доочихн дээр бибитэй аран дээр ийм хоёр ийм зураас байгаа. Урт бог нь хоёр байгаа. Энэ урт зураас нь дээр нь дараагийн доочих тавигдаад доош явахлаар энэ тагар голон дээр энд цэг бий. Энэ цэгийн доочихтой гинжин дээр таарна. Тэгэхэд нөгөө миний хэлээд байдаг. Энэ нэг энзийн сэрийн шапонк нь болохоор нөгөө шки рүүгээ ордог юм хадаасан шапонктой. Энэ шапонкны байрал дэшээ харна. Тэгэл ингээд тавьчихсан. Тэгээд чамлагчаа ингээд тавьчихнаа. За тэгээд нудран голны байрал бол 20 сэр дээр 2 өвдөг нь өөдөөсөө хараад хоёулаа 10 болт дотор төлөө 10 болтны харалтаа ингэж тавигддаг байх нэ. Өндөр гэрээшигтэй нэг энзий, нам гэрээшигтэй нэг энзий адилхан. Өндөр гэрээшигтэй нэг энзий нэг гинжин 66 алхамтай. Нам гэрээшигтэй энгийн нэг энзий нэг гинжин 62 алхамтай. 2 энзий 1300-тай 2 энзий моторын гинж 60 алхамтай. Зарчим бол ерөөхдөө адилхан байдаг. За тийм байна. Цааш нь дамжуулаад шеэрлээд нэгэндээ түгээгээд өгөөрөө хөдөө гадааны улсууд өөрснөө гал тавих гэж байгаа хүмүүс их асуудаг шүү энэ моторын тухай. За тийм байна. Баярлалаа.